баг хувцуулаа ингээд энд буудлаад хөдлөх гэж байна. Тэгээд энэ бичлэгээр нэг зүйлийг ярмаар байна. Монгол хүмүүс буусан газар гэрээн буурнаас өөр юу ч үлдэхгүй байсан гэдэг. Харин одоо сүүлийн үед манай Монголд ингээд хүмүүс одоо аялалч болж байхдаа ингээд буусан газар хог үлдээгээд яваад байдаг. Хог үлдээгээд ч их амар хог тариад яваад байдаг. Тэгээд Монгол хүмүүс буусан газар ингээд гэрээн буурнаас өөр юу ч үлдэхгүй байсан гэж байгаа юм чин одоо энэ хүмүүс яг Монгол бол биш хаа тий. Тэр манж цанжаас үлдсэн нөхдүүд нь л одоо энэ ингээд хог үлдээгээд хог тариад ингээд бузарлаад байгаа байх. Энэ дээр өөрсдөн дээр нэг дүгнэлт хийгэрэй гэж хэлмээр байна. Тэр үнэхээр Монгол хүн бол амар сериусны биржсэн чинь хэрвээ үнэхээр Монгол хүмүүс бол нэрээ буусан газраа өөрнөөс өөр юу ч бити үлдээж байгаарэ. Тэр манж занжийнх нь одоо үлдэгдэл шахруу юм бол тэгээд Монголоо ингээд буцаалаа явуулчихаж байгаа. За